Өнгөрсөн 3 дугаар сарын 11-нд Японд болсон газар хөдлөлт цунамигийн аюул манай улсад гамшигаас хамгаалах бэлэн байдалтай байхыг анхааруулсан. Онцгой байдлын ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллага болон төрийн албан хаагчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үе шаттайгаар дадлах сургуулилт хийсэн юм а. Тэгвэл альва гамшигын үед хүн өөрийгөө болон өрөөлийг хэрхэн хамгаалах, өртчихсэн тохиолдолд анхны тусламж яаж үзүүлэх тухай бичсэн гарын авлага хэвлэгдэн гарчээ. Энэ гарын авлагаар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд дадал олгох хичээлүүдийг заахаруулсан байна. Энэ юу угаасаа энэ тэмдгүүдийн зааж өгсөн байгаа. Ер нь аюулгүй амьдрах ухаан гэдэг энэ ном дотор бүх төрлийн юунд нь гарын авлагт нь хаашаа ямар гарцаар гарах ёстой тэмдгүүдийн зааж өгсөн. Тэр байтугай замын хөдөлгөөний тэмдгүүдийг гарцыг зааж өгсөн байгаа. Гэх мэтлэнгээр таних тэмдгүүдийг маш тодорхой зааж тайлбарлаж багангийн сурагч, дундангийн сурагч зааж өгсөн байна. Ахлах ангид нь бол арай илүү менежментийн талаас нь гамшигаас яаж өөрсдөө хамгаалах, нөхөртөө туслах уу, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үү гэсэн чиглэлээр нэлээд эрсдлийг бууруулах гэсэн чиглэлээр менежмент талаас нь оруулж өгсөн байна. Аюулгүй ухааны үндэс гарын авлагыг онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсрол судлуулах зорилгоор боловсролын хүрээлэн онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдад зориулан бичсэн юм а. Энэ гарын авлаганд бага, бүрэн дунд, суурь боловсрол гэсэн шатлалтай юм байна. Тэгэхээр энэ гарын авлага бол өнөөдөр яг албан ёсны сургалтын цагт орж чадахгүй. Яг гэвэл сургалтын төлөвлөгөө бол 9 сарын 1-ээс 6 сарын 25 хүртэл өдөр цагаараа ингээд боловсруулагдсан. Нэг боловсруулсан сургалтын төлөвлөгөө бол хэдэн жил мөрддөг. Тэгэхдээ Монгол улсын ерөнхий дунд боловсролыг 11 жилийн тогтолцооноос нь 12 жил шилжүүлж байгаа шилжилтийн энэ үед мөрдөж байгаа төлөвлөгөөнд бол 7 хоногт сургуулийн мэдлийн 2 цаг байдаг. Анги болгонд 2 цаг ногдож байгаа. Тэгэхээр энэ 2 цагийг ашиглаад тэрнээс гадна хүүхдийн нэг сонирхол хөгжүүлэх хичээлийн бус цаг гэж байдаг шүү дээ. Энэ дээр тэгээд мөн албан бус сургалтын хэлбэрээр 3 түвшний боловсролын насны хүүхдүүдэд тэгээд тэдний эцэг эхэд тэгээд ерөнхий боловсролын сургуулийн бүх мэргэжлийн багш нарт зориулж энэ сургалтын гарын авлагыг ашиглах боломжтой байдлаар зохиосон. Тэгэхээр энэ 3 номыг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тодорхой боломж завыг нь харж агаад хичээл маягаар оруулна гэж байна. За ерөнхий боловсролын сургууль дээр яг одоо би ирээд байна. Яг энэ сургууль бол 4 давхар. Харин энэ 4 давхрын аль нэг хэсэгт нь аврах гарц. За осол аюулын үед би өөрийгөө яаж хамгаалах вэ гэсэн тодорхой схемийг сургууль болгон дээр байрлуулах хэрэгтэй. За яг энэ сургуулийн хувьд бол 4 давхраасаа 1, 2, 3 дахь давхарт ганцхан юм аврах гарцын бичиг байгаа юм. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд найз нөхдөйг аюул ослоос хамгаалах болоод өөрөө бэртэж гэмтсэн тохиолдолд өөрийгөө яаж анхны тусламж үзүүлэх вэ гэх мэтчлэн мэдээлүүд энэхүү 3 номонд бичигдсэн байх юм байна. Захын нэг сургуулиар ороход л юм байна. Тиймээс байгалийн гамшиг замын хөдөлгөөний аюулаас сэргийлэх, гар хөлөө бэртэж гэмтээсэн, зүсэж огтлсон тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстойг аюулгүй амьдрах ухаан номонд нэг бүрчлэн 6-аар болон зааж үзүүлсэн байгаамаа. Хүүхдүүдэд аюулгүй амьдрах дадлыг эзэмшүүлэхийн тулд нэм тэргуунд орчныг нь сайн бүрдүүлэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Шууд соёл маа мэдээллээ.